Хуульч шууха иргэний хуулийн 3-р дэд бүлэг гэр бүлийн хөрөнгийн эрхийн талаар танилцуулж байна. Гэр бүлийн хөрөнгө түүний зохицуулалт. Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ. Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө. Гэрлснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөд гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, чинээр бий болсон хөрөнгө. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх эд хөрөнгө. Ногдол хувь, үнэт цаас. Гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалan гэрлснээс хойш бий болсон бусад хөрөнгө. Гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө мөнгөн хуримтлал хамаарна. Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинжилсэн, өөрчлөн тоногсны улмаас өмнө үлэмж нэмэгдсэн, эсвэл анх гэр бүл болоход нь зориулагдсан бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно. Гэрлснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтөй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр нөхөр гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдлэнэ. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө. Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна. Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх. Бэлгэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилцсны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө. Амийн хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө. Оюуны өмчлөлийн зүйлийн үн буюу зохиогчийн шагнал. Хувийн авьяас чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого. Хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагадах хөрөнгө, мөнгө. Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үргийг өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах. Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Гэрлснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрхэн зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргийлэх хэрэгтэй. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараах тохиолдолд тодорхойлно. Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргуулна. Гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно. Бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсвэл олохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно. Гэр бүлийн гишүүн нь цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар өвчлөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бүрэлдэхэд хөдөлмөрөөр буюу хөрөнгөөрөө оролцож чадаагүй бол энэ хуулийн 129-ийн 4 дахь хэсэг хамаарахгүй. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ. Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон
Эсвэл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох бөгөөд уг эд хөрөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөөс гаргуулна. Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор эсвэл хууль бус үйлдэлээ халахуйчлах үүднээс олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд эсвэл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрлэлт цуцсны дараа эсвэл гэр бүлийн гишүүн хэн нэгний хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно. Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно. Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно. Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах. Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардлагадах хөрөнгийг авах хэрэггүй. Ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө. Гэрлэгчид хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах. Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв зардлыг хариуцах журам гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох. Хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно. Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтэд бүртгүүлэхийн өмнө болон гэрлэлсний дараа хэдий ч байгуулж болно. Гэрлэлтэд бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусахыг хориглоно. Гэрээг өөрчлөх, цуцлах. Гэрлэгчдийн тохиролцсноор эсвэл эхнэр нөхрийн аль нэгний шаардсны дагуу шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалж болох бөгөөд гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог анхны гэрээтэй адил хэлбэрээр хийнэ. Хуульч шууха, иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэг, гэр бүлийн хөрөнгийн эрхийн талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт гэр бүлийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.